хүмүүсийн дунд нөгөө хамгийн их яригддаг нэг сэдвүүдийн нэг байдаг шүү дээ. Одоо би ингээд ажил хийгээл байдаг тэгсэн мөртлөө миний ажлаас айгүй их хувь нь ингээд энэ даатгал руу явж яддаг ч гэдэм үү. Ялангуяа ингээд эрүүл мэндийн даатгал гэж би амар их мөнгө төлждөг. Тэгтэл би үзүүлэхдээ яг тэргээ гүйцэд авч чадчихэв юм гээл. Тэгэхээр ойлаа энэ удаа яг Германы энэ эрүүл мэндийн систем, эрүүл мэндийн даатгалын талаар ярилцъя гэж бодож байна. Тий. Гой сэдв сонгосон байна. Тэгээд ч бас нөгөө нэг хоёлаа өмнө нөгөө нэг юу явуулсан шүү дээ. Санал асуулга явуулсан шүү дээ. Тэгэхэд ч гэсэн ер нь ойролцоо байж байгаа л нэг хоёр хүний саналын зөрүүтэйгээр л хоёлаа хэлний талаар ярьсан. Тий. Тэгэхээр одоо энэ удаа эрүүл мэндийн системийн талаар ярих нь зөв болоо гэж бодож байна. Яг Германы эрүүл мэндийн систем одоо даатгалын систем гэдэг юм үү. Энэ нь л нэг Монголоос зөрөөд авахгүй л болоо гэж би бодож байгаа ер нь. Тэгээ яагаад гэвэл хүмүүс ажил хийн. Тэгээ ажилласан ажлынхаа мөнгнөөс тодорхой хувь нь нийгмийн даатгалтай төлн, тодорхой хувь нь орлогын татвартай төлнө гэд яг тэр зарчмал энд бас явагдаж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь Монголд их яригдж байгаа сэдв байгаа ингээд ажил хийдэг ажлынхаа цалингийн бараг 40% нь ингээд даатгал гэд явуулчих чинь энэ ер нь шударга юм уу үгүй юм уу гэдэг яригддаг. Энд ч гэсэн яг тиймэрхүү ойлголтууд байдаг. Тэгвэл энэ яадаг вэ гэвэл яг авч байгаа цалингаас нь хамаарат суутгаж байгаа тэр даатгал нь харилцан адилгүй. Тэгээд дээрэс нь яг хувь хүний өөрийнх нь одоо юу гэдгийг гэрэлтийн байдал ч гэдэг юм уу. Янз бүрийн тэр байдлаас нь хамаарат бас тогтоох тэр тариф нь бас ондоо байдаг тий. Гэх мэтчлэн бас тодорхой хэмжээний ялгаанууд байгаа. Тэгвэл энэ удаа бол зөвхөн эрүүл мэндийн системийн талаар ярилцсан. Германд бол хүн болгон заавал эрүүл мэндийн даатгалтай байх ёстой. Улсын эсвэл хувийн. Тэгээ энд ч угаасаа хуулиндаа заасан байгаа шүү дээ. Хүн болгон төлөх ёстой гэдэг. Тэгээ энд угаасаа би бас хайлт судалсан. Тэгэхэд бол яг юм юу гэдгийг социал Gesetzbuch гээд одоо тийм 12 бот хуулийн ном байгаа байхгүй юу? За. Тэрэн дээр одоо яг энэ одоо юу гэдэг нэг ном нь эрүүл мэндийн даатгалын хуулийн тухай, нэг ном нь тэтгэврийн даатгалын хуулийн тухай, нэг ном нь одоо тэр Pflege гэдэг байгаа шүү дээ, асран хамгаалах хуулийн тухай ч гэдэг юм уу. Эсвэл хүүхэд залуучуудын тухай ч гэдэг юм уу. Эсвэл одоо энд олгодод байдаг одоо халамжийн тухай ч гэдэг юм уу. Ингээд нийтдээ 12 бот тийм ном байгаа. Тэгээд тэрэнд нь ингээ бүх юм хуульчлаад өгсөн болохоор хүмүүс энд амьдарч байгаа бол Германд бол заавал ямар нэгэн байдлаар хувийн эсвэл улсын аль нэгэн даатгал заавал хамрагдсан байх шүү дээ. Аяллаар ирж байгаа хүмүүс ч гэсэн мөн эрүүл мэндийн даатгалтай байх хэрэгтэй гэдэг тий. Тэгээ би түрүүнд хэлсэн шүү дээ төлж байгаа татвар нь харилцан адилгүйгээд тэгтээ яг энэ эрүүл мэндийн даатгал дээр л яг ижилхэн байна. 14.6% байдаг тий. Тэгээд одоо тэр нь 7.3% нь ажил олгогч төлнө. 7.3% нь болохоор ажилтан өөрөө төлөөд ингээд нийтдээ 14.6%-ийг нэг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Одоо оюутан байхдаа хоёлаа яг сурж байгаа үедээ энэ төр нэг сарын ойролцоогоор нэг 90 евро төлдөг гэсэн юм да тий. Тэгээд бас нөгөө нэг энтхийн эрүүл мэндийн даатгалын улсын даатгалд хамрагдсан тохиолдолд үүсч болох нэг давуу талуудын нэг нь болохоор одоо жишээлх юм бол гэр бүлийнх нь хүмүүс нь давхар хамрагдах боломжтой тэр даатгалд нь нэгэн даатгуулсан байлаа гэхэд эхнэр нь хүүхдэн ч юм уу эсвэл нөхөр нь хүүхдэн ч юм уу ингээд давхар тэр даатгалд нь ороо явчихна. Тэгэнгүүт тэр үед чинь бидэд болохоор одоо яг гэр бүлээрээ тэгээд нэг 90 евро илүү 90 евро илүү төлдөг гэсэн тий. Тэгтээ яг хуу тодорхой нэг мөнгөнд бас заасан байгаа ш төдөөс дээш бол заавал энэ даатгалыг төлөх ёстой гэдэг. Бас тэр хэмжээ нь болохоор одоогийн юугаар бол нэг 538 евроноос дээшийг одоо юу юм бохир цалин гэсэн үг шүү дээ. Бохир цалин 538-аас дээш еврогоор олж авах юм бол заавал тийм даатгал төлнө гэж байна. Бохир цалин гэж юу хэлээд байна гэхээр нөгөө татвар нь хасагдаагүй, даатгал нь хасагдаагүй тэр цалин гар дээр болгож байгаа нь биш. Буюу бруто тий. Хүмүүс нөгөө асууж магадгүй шүү дээ. Төрөл нэг одоо энэ ч бас хувийн даатгал гэж бод хэрэг алинт нь ер нь даатгал бол ашигтай юм тий. Алинт нь даатгал багыг төлөхийн яаж мөнгө үлдсэнийг хадгалахын ч гэдэг юм уу тий. Яаж ер нь яахын тэрний нэг ялгааны талаар ярил. Бид хэдийн хувьд бол яг нөгөө өмнөх бас нэг аль дугаар дээр хэлээд
нэг подкастн дээр хэлжсэнчлэн ер нь бол анханасаа л улсын даатгалд орсон. Яг 90 тойрны хүрээлэл, найз нөхөд, ах эгч нараас ингээд сонсоход улсын даатгал нь илүү зүгээр идэв шүү гэж сонсоод ингэсэн болохоор яг өөрсдөө туршлага, хоримтлуулсан туршлага байхгүй учраас тэгээд дээрэс нь яг хувийн даатгалд орчоод буцаад улсын даатгал руу орох боломжтой үгүйгээ бас сайн мэдэхгүй тухай үедээ тий. Тэгээд ер нь улсынх руу ороод улсынхтайгаа л явж байгаа. Тий. Тэрний зөрүүний талаар та нэг хэлээд өгөх юм уу? Тий, угаасаа Монголд байхдаа ч гэсэн л ялгаагүй л ер нь улсын даатгалтай тэгэл явдаг гэсэн. Тэгэхээр хувийн даатгал яг ямар байдгийг үл яг өөртөө яг тийч хуваараа мэдэрсэн юм л байхгүй. Гэхдээ судлаад үзэхэд бол ялгаа харилцаа адилхан бас байгаа даа юм л та. Одоо жишээ нь улсын даатгалыг бол хүн болгон мэдж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээг төлдөг. Тэгээд тэрнийхээ дагуу ингээд одоо тодорхой хэмжээний эмнэлгийн үйлчилгээгээ үнэгүй авчирдаг тий. Тэгээд тэр нь төлж байгаа нийт одоо Германд гэхэд төлж байгаа одоо улсын даатгал төллөө гэхэд тэр хүмүүсийн авж байгаа эмнэлгийн үйлчилгээ нь ойролцоогоор 95% нь яг ижлэгэн байдаг гэж хэлээ. Тий. Тэгэхээр тодорхой үйлчилгээг хуваараагийн тодорхой үйлчилгээг үнэгүй авчихна. Тий. Тэгтээ ягаад тодорхой гэж хэлээд байна гэхээр жишээ нь тэр үйлчилгээнүүдээс тусдаа одоо тэр шүдний тий шүдтэй хамааралтай одоо эмнэлгийн үйлчилгээ гэж болно шүү дээ. Тэрийг л хувь хүн тусдаа өөрөө улсад бүртгүүлсэн байсан ч гэсэн тусдаа төл. Яг шүдний эмчилгээ үйлчилгээгээд ирэх юм бол одоо жишээлх юм бол те яг миний аманд хорхотой шүд байна уу байхгүй байна уу гэдгийг нэг шалгуулчихъя гэд нэг үзлэгт орох ч юм уу. Эсвэл одоо нэг рентген зураг авахуулаад одоо яг хорхотой шүд байна уу үгүй юу одоо ламптай хэрнээ дотор нь хорхоо үүссэн шүд байна уу энэ төр гэдгийг шалгуулчихъя гэдэг юм бол яг даатгалаасаа төлүүлээд тийм эмчилгээ үйлчилгээ авч болно. Эсвэл одоо яг хорхоо эзэлсэн шүд байлаа гэхэд тэрийгээ ломбдуулчихъя гэвэл яг даатгалаас төлдөг ломб нь ингэж харагдана. Хэрвээ та хувьяасаа төлөе гэвэл арай ондоо ийм төрлүүд байна. Та алийн сонгохыг хүсэж чинь ч гэдэг юм уу тий. Гэтэ яаж ч утсан хувийнх нь илүү гоё харагдана гэдэг. Тий. Гэхдээ за одоо ломб шиг дүүрч зүгээр улсынхын л авъя тий. Тэр даатгалаас төлж өгдгийг л авъя гэд ингээд ломбдуулах энэ мэтчлэн үйлчлэгийг бол авч болно. Гэхдээ одоо жишээлх юм бол одоо шүд суулгуулах ч гэдэг юм уу тий. Тэр мэтчлэн үйлчлэгээ авлаа гэхэд төлбөр мөнгөний өөрөө хувьяасаа төлөх ёстой. Зарим хүмүүс ч болохоор одоо цаана цүүзац версишрунг гэд одоо яг шүдний одоо тэр эмчилгээ үйлчлэгээ авахтаа ингээд хэрэг болчоор нэмэр тус олчоор илүү шүдний даатгал хийлэгдэг. Тийм, нэмэлт шүдний даатгал хийлэгдэг. Тэгээ одоо жишээлх юм бол манай одоо яг нэг цуг ажилтдаг эмэгтэй байгаа байхгүй юу? Бас гадаад. Тэгээ тэр эмэгтэй одоо бараг жил гарan байна уу? Нэлээд удаан одоо шүдний асуудалтай явж байгаа байхгүй юу? Тэгээд тэр шүд одоо шинээр суулгуулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээд гэсэн чи тэр нь 3100 евро болно гэж байна. Тэгээ нөгөөх маань одоо эндээ тэр эмчилгээ үйлчилгээгээ хийлэх үү? Эсвэл бараг их орн руугаа онгоцоор нисэж очиод тэндээ эмчилгээ үйлчилгээгээ авчаад ирээд ингэх нь бараг аль нь одоо яг зөв шийдвэр болох бол би аав ээжтэйгээ зөвлөмөр байна гэд ингээд нутагтаа очиод хэлсэн зөв шүү дээ. Яг хэлээрээ айлуулцаад хэлчих юм шүү. Гэхдээ яг нөгөө нэг бас онгоцны зардалтаа маш их мөнгө явчихна. Дээрээс нь яг хэдэн удаагийн одоо 2-3 удаагийн тавталттай ч илүү эмчилгээ хийх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр байн дахин ингээд нааша цаашаа нисээд ахлаар яг тэр яг үр ашигтай байж чадахгүй юу. Тэгээд дээрэс нь яг тэнд хийгдсэн эмчилгээ үйлчилгээг энд яг бас хариуцж чадахгүй юу гэд ингээд бас айгүй зарим тал дээр бас айгүй эргэлзээтэй юм шиг санагдсан. За дээрэс нь одоо шүдний аппарат илаа гэж бодъё л доо. Тэгхийн бол одоо даатгалаас төлөөд өгдөг аппаратны сонголт гэж байгаа. Гэхдээ тэр нь бол одоо үнэхээр баг хүн сонгохооргүй. Тий, харагдах нь хүртэл айгүй нэг тэдгээр 100-ны гэж шаардлсан. Хүний аманд баг нэрээ одоо зүгээр ингээд аппарат зүүцэн байгаа хүмүүсийг харахад л ингээд өмнөөс нь баг ингээд бас энэ жоохон төвхтэй идэг багтаа л гэж баг мэдрэмж төрдөө шүү дээ. Тий. Гэтэл одоо тэр яг улсын даатгалаас төлж өгдөг тэр шүдний аппарат за арай л бишээ нэрээ. Тий. Яаж ч утсан л хүн ер нь бол хувьяасаа төлдөг тэр аппаратыг сонгохоор байгаа байхгүй. Тэгээд сонглоо гэхэд бараг 3000 евро. Тий, амар замбраагүй. Монгол мөнгөөр одоо бараг 10 хэдэн сая төгрөг. Гэхдээ нэрээ одоо яг монгол хүмүүс чинь энд ингээд Германд ирээд
сурч ажиллаж амьдрахад бол өртөг бол угаасаа маш өндөр байгаа шүү дээ. Тэгээд тийм байгаа хүмүүс амжиргаагаа яаж залгуулах уу гэж бэж ахт нэмээд одоо 3-4 мянган евроны тий одоо шүд суулгуулагч гэдэг юм эсвэл одоо шүдний аппарат хийлгүүлэгч гэдэг юм уу энэ мэтчлэн зардал гараад ирвэл бас аюу хүн дээр тусч байгаа байхгүй юу? Хүн дотоод ч бүр шок шүү дээ. Тий. Гэнт 3000 төр чинь тий. Шок болно шүү дээ. Тэгэл тиймэрхүү асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэ би ингээд ажил хийгээд ингээд тэр ажлынхаа бараг 30-40% нь ингээд даатгал гээл төлөөд байдаг. Тэгсэн хэрнээ ингээд яг нэг чухал үед хэрэгтэй гэсэн юм аа ингээд давыг гэхээр нөгөөх нь хуваараа төлөх нэ төдөлөх нэ гэхээр чинь ингээд хүмүүст ингээд тий эргэлзээд урчиж байгаа. Тийм энэ Германы эрүүл мэндийн тогтолцоо ер нь хэр зөв явдгийм бэ гэдэг. Тий. Тэгэл ингээд видео бичлэг бусдын үзэхээр бусд орнтой харьцуулахад эрүүл мэндийн систем айгүй сайн хөгжсөн боломжийн ингээд тэгдэг тий. Тэгтэл чи яг ингээд дотор нь амьдраад үзэх юм бол бас тэ болохгүй юм байна шүү. Зас хэрэгтэй юм байна шүү. Тэгэж ингэж бодсон тэ. Тэгтээ нэрээ яг товломжгүй. Яг зүгээр саяхны ойрын жишээ гэл ирэхэд миний бие өвдөл ажилдаа явчихдаггүй өвхийн эмнэлэг ороод үзүүлж байгаа байхгүй юу. Тэгээд миний бие өвдөд байна. Ингээд сайн үзүүлж харуулах хэрэгтэй байна. Шинжилгээ өгч болох уу гэдгсэн чинь ингээд надаас шээсний шинжилгээ авч байгаа заяа. Тэгээд тэгснээ та зүгээр энэ ямар ч асуудалгүй байна гэд. Тэг би яг зүгээр биш байгаа болол мэдээж эмчтэр очиж байгаа шүү дээ тий. Тэгээд асуудлуудаа хэлээд ингээд явгот та ямар ч санаа зовох хэрэггүй. Одоо таны шээсний шинжилгээний хариу зүгээр гарсан гэд. Тэгээд тэгэхээр би тэгвэл одоо энэ шээсний дэлгэрэнгүй шинжилгээ гэж өгч болох уу? Эсвэл одоо цусны шинжилгээ өгч болох уу гэдгсэн чи тэр эмч нь бүр одоо нөгөө тухайн өдрөө тэр нэг буруу хөл дээрээ босцсон байсан уу яасан уу бүр амар муухай аштай байсан хгүй юу? Баг гэр бүлийнхээ стрессийг өвчтөндөө гаргаж чанаа. Гэнээр тэр эмч яаж чадсал тэр өдөр жоохон буруу хөл дээрээ босцсон юм ямар нэг л асуудалтай байсан заяа. Би нэр яг тэр энд одоо эмнэлгийн үйлчлэгээ аваад ямар нэг эмчтэр очиод тэгэхдээ тэр эмчиг тийм муухай ажиллаж байгаа эмчиг хараагүй зэ. Тэгсэн чинь ингээл нөгөө яг хүлээлийн өрөөнд ингээд хүлээгээд байж хахад самбар дээр за тийм үйлчлэгээ авбал тэдий евро, ийм үйлчлэгээ авбал тэдий евро гэд ингээд зарлалууд гараад байгаа штеп. Тэнгүүт нь би цусны шинжилгээ өгч болох уу гэсэн чинь цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч болох уу гэсэн чинь та боломжгүй хэрвээ ингээд танаас шээсний шинжилгээ аваад тэгээд тэр чин зүгээр биш байсан тохиолдолд одоо цаашаа лаборатори руу яваад шинжилүүлдэг. Эсвэл одоо танаас бас цусны шинжилгээ авах шаардлагатай бол авдаг. Гэтэхээр нь би бүр ингээд аргаа бараад би тэгвэл одоо цусны шинжилгээ өөрөө мөнгөө төлөөд өгч болох уу гэдгсэн чинь над руу бүр ингээд нөгөө цааснуудаа листнуудаа ингээд хийвэлснээ бүр амар уурлаад бүр та хэрэг хүсчээвэл бараг ста нэрээ хүснээрээ тэр мөнгөө төлөөд шинжилгээ өгч олно болно гэж бараг миний өдөөс нөгөө хийвэлсэн лист мистээ шидэж мэдээ бүр ёо бүр амар заяа. Тэ би одоо ингээд асуухад хүрч байхгүй юу? Хүүе заяа би одоо тий сар болгон энэ улсын даатгалын мөнгийг ажил хийгээд төлж байгаа. Тэгээд эцсийн дүндээ би бие өвтгөлээр цусны шинжилгээ өгөх надад ирэх алга. Энэ яг тогтолцоо нь яг зөв явагдаж байгаа юу? Гэт ингээд амар ингээд миний нэг жоохон тийм нэг сонин ингээд дургуутсал хүрээд амар тийм сонин санагдаад ингэж байгаа байхгүй юу? Тэгээд дээрэс нь одоо жишээлбэл ингэж би яг ингээд нарийн мэрэгжлийн эмчэд хандах хэрэгтэй байна гэд ингээд манай одоо хотод жишээлх юм бол яг тэр чиглэлийн нарийн мэрэгжлийн эмч нь 14 тийм одоо эмнэлэг байдаг гэж аахгүй салбар. Тэгээд тэр 14 эмнэлгийнх нь за 3-ны 1 нь ойролцоогоор амралтаа аваа явцсан заяа. Тэнгүүтлээ 3-ны 2 руу нь болохоор уцаар ярихлаар манайх юусоо одоо өвчтөн дүүрэн нэмж шинээр өвчтөө авахгүй гэдэг ч аахгүй. Тэгээ хэрвээ эсвэл одоо хотынхын эмнэлэг рүү залах юм бол хэрвээ та өмнө нь тэр 14 салбаруудын нэгэнд нь өвчтөн байжгаад тэр эмч чинь бичиг хийж өгөөд ингэх юм бол та одоо манай дээр ирж үзүүлэх боломжтой гэдэг. Тэгээд одоо тэднэрт бүгдэнд нь үзүүлчихлэхгүй заяа. Тэгээд аз болоход нөгөө нэг одоо корона гарснаас хойш нөгөө янз бүрийн нөгөө аппликейшнууд их хөгжөөд тэгээ энд нөгөө нэг доктор либ гэдэг нөгөө нэг одоо онлайнаар цаг маг авч болдог тийм аппликейшн үүссэн шүү дээ. Тэгээ тэр аппликейшнээр ороод аз болоход цаг аваад тэгээ тэр нь болсон чинь манай мужийн хажуу муж буюу одоо өөр мужид би одоо цаг гарын явж иж одоо тэр эмчтэр очиж үзүүлэх
ойрын хугацаанд үзүүлэх боломжтой цаг авч байгаа хгүй. Нэг бодлын одоо ингээд би цагаа алдаад тий ажилдаа явж чадахгүй ингээд үзүүлж харуулах гад явж байгаа. Гэхдээ нэг талаасаа харахад би тэр 10 хэдэн эмнэлэгт цаг авч чадахгүй байсан. Хэрнээ тэрэнд ойрын хугацаанд аваад ингээд очиод үзүүлж байгаа маань л их юм. Зүгээр очиод үзүүлж харуулад зүгээр ээ нүү эсвэл надад эм тан хэрэгтэй ээ нүү эмчилгээ хэрэгтэй ээ нүү гэдгээ олоод мэдээд авчвал миний хувьд ингээд сэтгэл санаа тайвшраад тий одоо нөө хүний нутагт байгаа хүмүүс чи хэцүү шүү дээ тий. Тийм болохоор өөрийнхөө төлөө өөрөө л санаа зовж ингэж анхаарал хандуулж байхгүй болохгүй. Тэгээд яг тэр өдөр таа ч гэсэн цуг яваад үзүүлж харуулсан шүү дээ. Тэнгүүч нь л бас нэг баярлалаа. Баяраа. Тэгэл нөгөө шинжилгээгээ өгөөл үзүүлж харуулаад ашгүй зүгээр ээ гэл тэнгүүт нь тайвшраалаа. Тийм байна. Тэнгүүтлээ би одоо нөгөө нэг өрхийн эмч дээрээсээ тэр листийг авангуутлаа. Би одоо мөнгө төлж цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх хэрэгтэй юу хэрэггүй юу гэд бодож үзээд тэгсэн чинь яг тэрэн дээр ингээд одоо жишээлх юм бол та одоо өөрийнхөө биеийн одоо тий ямар эрдэс бодсон ямархуу хэмжээтэй байгаа дээшээ энэ уу доошоо энэ уу алдагдaltaй энэ уу инээ тэргээ мэдэж болохын тулд одоо тэрний шинжилгээг өгмөрэн тэрнийг ингээд бүгднийг ингээд чеклээд сонгоод тэгээд энэ шинжилгээг өгье гэд ингээд ороод өгчөж болох байхгүй юу. Тэнгүүт нь би гэртээ эрэнгүүтлээ яг тэр сонголтоо хийчээд маргааш өглөө нь очиод би ингээд эмчээс энэ чагсаалтыг авсан. Тэгээд би хуваараа мөнгө төлөөд шинжилгээ өгмөр байна гэд өгөөд. За тэгээд нөгөө цусныхаа шинжилгээг өгөхгүйд бүртгэлээ илгээд очиод үүдэнд нь очиод хүлээлээ. Тэгсэн чинь аагүй би яг нөгөө нэг эхлээд очисон өдрөө яг нөгөө цусны шинжилгээ авдаг сувлэгч дээр нь очиод би ингээд хуваараа цусны шинжилгээ өгөх гэсэн юм а эмчээс энэ бичиг гарын үсэн mëсэг авцсан. Тэгээд энэ сонголтыг хийцэн би энийг өгмөр байна гэсэн чинь та өлөн байх хэрэгтэйгээд тэг би маргааш өглөө нь дахиж очиод тэгээ шинжилгээгээ өгөхөр болоод яасан чинь за та түр гадаа хүлээж гараа гэдгсэн баггүй. Тэгээ ороод нөгөө нэг тусаа өгөхгүйд гараа айл гараа явах уу баруун гараа өгөх үү зүүн гараа өгөх үү гэхгүй. Тэгэхээр би за залин зүгээр юм бол гэд хоёр гараа үзүүлсэн чинь нөгөө эмч чинь за юу ячи баруун гарнаас ч авчи гэлтэгдэх байхгүй. Тэгээ яг Монголдо очихороо бас нэг ингээ хаа ганц тослон хийлгээл ингээл бие жоохон солиулж ингэчдэг. Гэсэн чи яг нэг манай Монголын нэг солиогч тэгж хэлсэн байхгүй. Одоо яг нөгөө гарын нөгөө тохооны эсрэг талын ингээд хонхор хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсэгт чи ингээ амин судснууд байдгаа айл болох юм нь бол тэр судс руугаа одоо тослон хийлэлээ гэхэд тийшээ айл болох хийлэхгүй байх хэрэгтэй ч илүү нэг тэгж хэлжээс аахгүй. Тэгээд ингээд энэ гарны энд ингээ хийгээд байдаг юм. Тийм байж магадгүй юм шиг лээ. Яг нөө бид нар ч яг эмнэлгийн хүмүүс биш болохоор сайн мэдгүй шүү дээ. Тэгээд тэгж сонссон байсан. Тэгсэн нөгөө нэг эмнэлгийн нөгөө сувилагч чи яг миний нөгөө амин судснаас чи нөгөө цус авах гэдэг шүү. Тэгэхээр за одоо авах гадлаа юм чи үгүй дөө. Тэгэл гараа ингээл тавиал яадаг байхгүй. Нөгөө цус нь бүр гарч ирдвэ. Суцаа болохгүй юм. Тэгсэн чинь нөгөө нэг зүгээ хатгахтаа миний бодлоор жоохон одоо ингээд буруу хатгачих юм уу яачих чаа ингээд судс руугаа яг ингээд ороод энэ чи татвал ингээд цус нь гарч ирэх ёстой шүү дээ. Тэгээ нөгөө соёлогч чинь бүр сандраад заяа. Ингээд энэ цус нь ингээд юусаа сайн гарчихгүй байх юм гэдгсэн чинь цаана нагаа арай нэг жоохон дээдлийнх нь альбан тушаалтай хүн болтой сандал дээр суудсан. Эргэж гарч ирснээр нөгөө зүгээ нааша цаашаа түлхэж хөдөлгөөл тэгснээл ингээл дарж мараал нөгөө хоёр ч бүр ингээл амар сорч морж байгаа бүр 80 юм болж байгаа бүр амар жоохон цус гаргаад тэгснээ нөгөөтгөө авснаа дахиад за одоо юу яа энэ 100 гараас нь үзтiin билүү гэлтэхгүй. Тэгэхээр би бас жоохон ингээд айдас хүчтэй нөгөө нэг Монгол сувилагчаасаа сонсцны хичээлгүй бас хоёр талын амин судснаас ахуулчваргүй шүү дээ. Тэгээд тэгмэт нь би санал болгодог байхгүй. Би энэ гарны энэ уртлын хэсгээс авчвал болох болов гэсэн чинь нөгөө сувилагч маань би яг эндээс юу ан гэвэл жоох айгаад байна. Чи хатчихгүй гэд нөгөө арай нөгөө дээдлийнхаа үнийг хэлдэг байхгүй. Тэгээд гэсэн чинь нөгөөтг нь бид нар угаасаа тэндээс авахгүй. Нөгөө талаас нь л авгээд тэгээд ашгүй нэг юм судсаад ажгүй болоод тэгээ айгүй сайхан ааштай сувилагч байсан яг аз болоход хатагтай хинэ хоёлоо энийг давч чаднаа гэл тэгэл нөгөө судсаа олноо
Тэгээд судсаад ажгүйч болсон. Тэгээд шинжилгээгээ өгөө. Шинжилгээний манд хариу гараад тэг би нэг ойролцоогоор нэг 70-80 еврогоор ч үлүүдээ. Одоо манай Монгол мөнгөөр ойролцоогоор хэдий 250 орчим мянган төгрөг юм уу тий? Шинжилгээ өгж байгаа байхгүй. Нөгөө нэг шинжилгээний манд хариу гарч ирээд одоо төлбөр нь ингээд та энэ төлбөрийг энэ данс руу шилжүүлээрэй гэдэг ингээд шуудангаар захиа хэлбэрээр ирж байгаа байхгүй. Тэгээ би юугаа захиа ирээд төлбөрөө төлчлөө. Тэгсэн чинь араас нь дахиад нэг захиа өрөөд ирсэн. Тэгсэн чинь миний сонгоогүй цайр нөгөөх нь болохоор сэлн гэд. Тэгээ тэр хоёр үзүүлэлтийг үзүүлэх үү гэд тэгэхээр нь би сэлн гэдэг нь арай үнэтэй байсан болохоор би зөвхөн цайрыг сонгосон байхгүй. Тэгсэн чинь минийхийг одоо хоёлынгийн авцсан юм уу? Эсвэл одоо яасын хоёлынгийнхэн төлбөр гараад ирсэн. Тэгээд араас нь дахиад төлөөрөөгөө хүрээд ирсэн. Ингээ ингээ бодоод ирэхлээр эрүүл мэндийн үйлчилгээ маань одоо юу болоод байгаа вэ те? Бид нар ингээл төлөөд өгдөг тэгтэл ингээд авч байгаа юм гээл те. Гэхдээ яг нэг талаасаа тийм нөгөө талаасаа бол яг нь хуулиараа заасан болохоор тэрэн дээр баригдаж байгаа л байна. Яг зөвхөн яг нөгөө улсын даатгалтайгаар авч болох үйлчилгээгнүүд гэж байгаа. Тэрнээс бусд нь төлгөж байгаа. Тэр төлж байгаа нь бол ямар гэдэг нь бид хоёр сайн мэдэхгүй. Гэхдээ яг тэр одоо түрүүний ярьсан социал гизэц бүх гэдэг 12 тийм бот хууль ном байна гэдэг байгаа шүү дээ. Тэрний 5 дахь нь байлуу да. 5 дахь бот нь байлуу дээр яг эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ном юм байлээ л. Тэгээ тэрэн дээр одоо тэр параграф 1-ийн 12 дахь хэсэгт зааснаар гэдэг бүр тийм хэсэг баг. Тэр зүгээр нэг өгүүлбэр байгаа. Тэрний ойлголтоор л яг тэр хувь үнэн төлөх үү эсвэл улсын төлөх үү гэдэг нь тэрний ганц өгүүлбэрээр л шийдэгдээд байгаа шүү. Яаж юм гэхээр яг тэр үйлчлүүлэгчид үзүүлэх гэж байгаа үйлчлэгээ маань яг нэгдүгээрт яг шаардлагатай юу? Хэрэгтэй юу? Тэгснээ яг тэр үйлчлэгээ эдийн засгийн хувьд үр ашигтай юу гэдгийг харна гэж байгаа. Тэгээд тэр үйлчлэгээ тухайн хүнд шаардлагагүй тэгээд эдийн засгийн хувьд үр ашиггүй бол эмч тухайн үйлчлэгийг үйлцүүлэх ёсгүй дээрээс нь одоо эрүүл мэндийн даатгалаас төлөх ёсгүй гэж. Тэгэхээр одоо тэр авч байгаа үйлчлэгээ нь ер нь биднэрт ашигтай юу ашиггүй юу гэдгийг хараад байна л да. Гэхдээ яг одоо яг миний тохиолдолд бол эхлээд одоо жишээлбэл те намайг одоо шээсний шинжилгээ өгөөд тэгээд асуудалтай байгаа тохиолдолд лаборатори руу явуулнаа. Шаардлагатай байгаа тохиолдолд гингүүд одоо би эхний шатнаасаа одоо шаардлагагүй гэдэг. Тэг шаардлагагүй байхад та ер нь юугаа хийж одоо цусны шинжилгээ өгөх гээд байгаа юм бэ? Зүгээр мөрөөрөө гэртээ ярьдаг. Тий, яг л тийм болсон. Гэтэ миний хувьд ч гэсэн одоо тэр улсын даатгалтай тэгэлдэг чинь би оюутан тэр хэдэн жилийн өмнө нөгөө Мактанац тэргээд нэг ажил хийсэн гэж ярьсан шүү дээ. Тэгтээ бас нэг ажил хийсэн шүү дээ. Тэгтээ ажил хийж байгаад нөгөө нурундаа юм оруулсан. Тий, одоо яг нурундаа юм оруулах гэхүү эсвэл одоо нурууных нь нөгөө нэг үе нь блоклогдсон гэх юм уу? Тийм үү, одоо юу гэх юм. Тэгээд жоохон нөгөө нэг явж гიშгэд төвхтэй бүр ингээд жоохон нэг тонгоос хийгээд баг нэг хэсэг тийм байсан. Нурууны чөлөө нэг имлэг дээр очсон нэг хөвшин эмч байсан. Тэгээд нөгөө нь би ингээд дээшээ ингээд яг ингээд ихц болж чадахгүй байна те. Тэгээд ингээд явхад төвхтэй байна гэдгсэн чинь блок хийчин гаргая гэж хэвтүүлж байгаа л нэг хоёр талаас блок гаргаад за болсон одоога гараад нэг 20 минут алхацдаг айл зүгээр гэсэн байхгүй. Тэгэл яг уу яг блок нь гаргасны дараа нөгөө ингээд тонгоосон байсан чи бас нэг хөөрхөн ихц болсон юм. Тэгтээ 20 минут алхасны дараа ч гэсэн зүгээр болохгүй л байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь дахиад нөгөө эмч дээрээ очихосоо болоод өөр нэг эмнэлэг дээр цаг аваад атсан чинь блок чинь гаргахтаа нөгөө тал чинь блок чинь оруулсан байж нэг сони яриад зүүн талд нэрсэн блок чинь баруун талд болгоцсон байж гэлээ. Тэгээд дахиж блок гаргуулсан шүү дээ. Тэгэл батгах чинь ингээд нуруу муруу ингэсэн байхад зүгээр блок гаргаал за болоо гэж явуул чинь ихээр бас яг энэ эрүүл мэндийн үйлчлэгээ нэрээ хангалттай байна уугүй юу гэдэг бас сонир санагдчих. Ханд тий. Дээрээс нь ихэнх тохиолдол ер нь бол одоо эмчтэр очиод өвдөөд ийм юм өвдлөө, тийм юм өвдлөө гэд инглээ гэхэд ихэнхдээ л ер нь нэрээ им бичиж өгөхгүй. Эсвэл бичиж өглөө гэхэд нэг за их удаж нэрээ өвчин амдаадаг юм л бичиж өгнө. Эсвэл одоо ингээд нуруу өвдөөд инглээ бүр ингээд явж юу яхад хэцүү байна, ийм байна, тийм байна гэж яхад өвчин амдаах юм нэг бол нэг палкат. Энийг хараад энэ тасгалыг хийгээрэй. Ер нь тэр одоо тэр нурууны нарийн мэрэгчлийн эмчтэр очооч гэж зөвлөхгүй. Хүн өөрөө өөртөө анхаарал тавиад тэднэр рүү уцтаж цаг олдохгүй байхад нь бүх салбар руу нуцтаж ингэж нэг яаралтай бүр маш яаралтай ингээд
эмнэлгийн үйлчлэгээ хэрэгтэй байна гэж хэлж ич цаг авахгүй бол тэгэл яваал юм тий. Гэтэ яг нэг талаасаа бас тийм а нөгөө талаасаа бас яг хэд бас нөгөө эмэнд дасан зохицоод нэг байнгын юм хэрэгэлдэг байвал бас хэцүү л байх л та. Тий. Яг энэ эмийн хэрэглээ гэдээ яриад ирэхлээр бас яг энэ германчуудын айгүй тийм эмийн хэрэглээнд их нягуур ханддаг энэ зан чанар нь бас их зөв юм уу гэж би бас бодоод байгаа хгүй. Би яг нэг ажилд орчоод нэг жил гарамжуулж лөө. Маад нэг Вьетнам эмэгтэй ажилтдаг байсан. Тэр ханаад төрчээд тэгэл би ханаад төрсэн байгаа гэл ингээл айгүй ханаалгаал ингээл нэг л зовиртайгаа юм шиг харагдаад болтгоо. Энд чи им ууж байгаа мó гэдгсэн чи им уухгүй байгаа гэд. Тэгэхээр өө надаа ханаадны юм байгаа шүү дээ. Чи уух уу гэдэг байхгүй. Тэгсэн чи өө яг уу баярлаа гэд тэгснээ нөгөө нэг яг намайг ийм санал болгосон баха болохоор л тэгсэн бах. Би ер нь бол аль болох ийм их уухгүй гэчээдیں۔ Тэгээд өөрөө зүгээр болгоод одоо хэрвээ ингээд нэг одоо амар би минь хүн дээр өвдлөө гэж бодъё л та тий. Тэгэнгүүт им уусан чинь им нь үйлчлэхгүй байх вэ гэдгээс айгүй айдаг л хүмүүс юм шиг байна ер нь. Дараагийн үр дагаврыг бас бодоод байна л та тий. Тэр нь ч ер нь зөв л байх л та. Тийм болохоор ер нь бол аль болох им уухгүй одоо ханаад төрсөн ч гэсэн эднэр чи айгүйх ханаадны цай уун чихэр хүлхэн одоо ханаадны бааны хөөсөнд орно ч гэдэм үү тий. Аль болох л эмнээс л татгалзаад байна шүү дээ. Тийм. Тэгэл ерөөсөө өвдөөд эмчэд очиод үзүүлж харуулад инглээ гэхэд шингийн юм сайн уу? Цай сайн уу? Агаар сайн алах ч гэдэм үү? Тасгал хөдөлгөөн сайн хийж гэдэм үү? Одоо энэ мэтчлэгийн заавар зөвлөгөөг айгүй их өгөөд тэгээд барагтаа бол юм бичиж өгдгүү. Тэгээд тэр нь ч бас нэг талаасаа бол айгүй зөв. Тэгтэл чи манус чинь яг нэг Монголоос дөнгөж ирсэн байх та нөгөө тэрэндээ бүр дасал болцсон те. Өдлөөлөл нэг юм госчих гал байдаг гэсэн. Тэгээд те яг ингээд эргээд бодоход бол яг бас ингээд эмчнэр нь ч гэсэн эмийн нэг сүртэй санал болохгүй. Энд байгаа хүмүүс нь ч тэр эмийн нэг сүртэй уухгүй байх гэдэг чинь бас их зөв юм шиг санагдчих байгаа шүү. Тийм, надад ч гэсэн Instagram дээр бас нэг бичлэг хийдэг эмэгтэй идэв шүү дээ. Тэр эмэгтэй витамин D уухыг санал болгоод тэгээ би тэрийг үзчихэд бас нөгөө жоохон нөлөөлөл авцаа. Тэнгүүтлээ за нэрээ ер нь жоохон тархлаа дэмжиж нэг витамин D, C энтер уудаг ч юм билүү гэж таад. Тэгээ ямрын авбал зүгээр юм болоо гингүүтлээ ажлынхаа нэг 60 гарцсан. Одоо тухайн үед нэг 50 эдтэйсэн байж магадгүй. Одоо л нэг 60 гарцсан эмэгтэй байхгүй. Тэр эмэгтэйгээсээ гайгүй татна юм чинь чи одоо тархлаагаа дэмжихийн тулд янз бүрийн им энтер хэрэгэлдэг үү? Одоо жишээлх юм бол витамин D, C ч гэдэм үү? Тим юм хэрэгэлдэг бол ямрыг хэрэгэлдэг вэ гэж асуух санаатай гэдгсэн чинь би ерөөсөө тийм им хэрэгэлдэггүй. Тийм. Ерөнхийдөө витамин D, C ялангуяа одоо витамин C гэлээ гэд ирэхэд аль болох би ер нь бол хүнснээсээ авахыг хичээдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо түрүүнд хоёлаа ингээ ярьлаа шүү дээ. Ингээл ингэж их мөнгө төлөөд байдаг. Тэгтэл ингээд юу авахгүй байх гэж яриад байдаг. Тэр чинь хуулиараа зохицуулагдсан гэдээ ярьсан шүү. Тэрнээс гадна яг энэ мөнгө хуримтлагдаад л байгаа шүү дээ уулан дээ. Тэгтээ дараа нэг тэг үлдчихэж байгаа тэр юунд зарцуулагдаад байна. Бид нэр яг одоо жишээ нь сар болгон эмнэлэгтэл очиод авахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хадгалагдаад хуримтлагдаад байгаа мөнгө яагаад байна гэдэг асуудал бас их байгаад байдаг л байгаа юм л та. Би ч гэсэн заримдаа өөрөөсөө асуудаг. Заримдаа энтхийн германчууд ч гэсэн бид нар ингэж их мөнгө төлчөөд ингээд яахгүй байна баг мөнгө чадгалж чадахгүй тий өөртөө ч зарцуулж чадахгүй ингээд юу байна гэтэргээл айгүйх ярьж байгаа сонсогддог. Одоо бидний цалингаас ингээд жишээ нь зөвхөн эрүүл мэндийн даатгалд ингээд 14.6% гэдээ татагдж байгаа ш. Тэрний талын яг 50% нь бид нэр өөрсдөө төлж байгаа. 50% нь бол мэдээж ажил олгогч компаниас төлж байгаа тийм ээ. Тэгээд тэр мөнгө чинь одоо ингээ эрүүл мэндийн сан фондонд ингээ хоримтлагдж байгаа. Тэр санд хоримтлагдсан. Тэгээд тэр төв сангаасаа босод одоо нэг кранкен касса гэдэг байгаа шүү дээ. Одоо юу гэдэг эрүүл мэндийн даатгалын тэр байгууллагууд руу ч гэх юм уу. Ингээ хуваарлагддаг байгаа байхгүй. Тэгээд ингээ тэр мөнгнүүдээс ингээд яг ховчлаа тооцох юм бол яг хэрвээ тэр хадгалагдсан ирсэн мөнгө нь 100% гэж үзэх юм бол 75% нь яг тэр өвчтнийг одоо юу гэдэг эмчлэх ангаахт тэр мөнгөний 75% зарцуулагдаад 25% нь болохоор одоо удирдлага зохион байгуулалт гэх юм одоо юу гэдэг хууль хяналт тэрэнд нь зарцуулагддаг. Тэгээд мэдээж байнгын үйлчлэгээ авахгүй байгаа
тодорхой хэмжээнд татгалагдаад байгаа гэж байгаа шүү дээ. Тэр мөнгө нь хаашаа очих вэ гэвэл тодорхой хэмжээнд одоо юу гэдэг юм ажил хийх чадамжгүй хүмүүс гэж бас байгаа шүү дээ. Дээрээс нь ажил олдохгүй байгаа хүмүүс ч гэдэг юм уу байгаа. Дээрээс нь одоо энэ 80 эдэн сая хүн дотор ч мэдээж цагаач гэсэн статустай хүмүүс байгаа гэдэг. Тэр хүмүүст бас тодорхой хувь нь очиж байгаа байхгүй. Тэгээ тэрний ямар принцип зарчим гэдэг гэхээр одоо нөгөө юу лээ солидаритет принцип гэдэг шүү дээ. Нэг басна юу гэдэг нийтийн эрх ашигын эсвэл эвнэгдлийн зарчим гэж нэг юм байна. Тэр нь мэдээж одоо тэр санд хуримдагдсан хүмүүс тодорхой хэмжээнд тэр халамж болж очиж байгаа байхгүй. Тэгээд яг энэ халамжин дээр бас мэдээж германчууд асар их юм ярьж байгаа. Халамжнаас үүдээд тодорхой хэмжээнд бас яг энэ гадаад хүмүүс гээд бас нэг тийм юм жоохон явагдаад байгаа. Тэгээд тэр сэдв бас ярих юм бол бас нэг өшөө өөр сэдв болж учраас дараагийнхаа бичлэгүүдийн ажлын дээр ярил тийм. Одоо яг болоод байгаа энэ халамжийн талаар ч юм уу тийм. Германы энэ халамж тэгээд халамжаас нь болоод германчууд ямар үзэлтэй байгаад байгаа гэдгийг бас та нартай сонирхуулж болно. Тийм. Тэгээ ер нь бол ийм улсын одоо даатгалын хувьд л ерөнхий нэг зарчим нь ийм байгаа. Энэ ч мэд ерөнхий юм ярьж байгаа шүү дээ. Бүр гүнлүүнэл орж чадахгүй шүү дээ. Ямар даатгалын мэргэжилтэн байгаа шүү. Тэгвэл цааталтаа одоо ингээд тэгвэл ингээд гоншорнуудынхаа оронд хувийн даатгалтаа л орчлоо гэж бас бил шүү дээ. Яагаад тэгэхээр хувийн даатгал чинь ийм байгаа байхгүй. Одоо ер нь бол сонгосон багцаасаа шалтгаалаад багыг төлж болно. Мэдээж үйлчлэгээ би сар болгон очих болгонд сар болгон ч явах уу. Очих болгонд эмчтэр үзүүлэх болгонд ийм үйлчлэгээнүүдээс авна гэд үйлчлэгийн ихсэх юм л мэдээж төлөх сар болгон төлөх хэмжээнд даатгалын хэмжээ нь ихсэн. Тэгвэл залуу хүний хувьд л тий залуу хүний хувьд бол яг хоо эрүүл чирэг гэж үзэх юм бол багыгаа төлөөл яваад аж болно. Тэгвэл тэрэн дээр юу анхаарагддаг гэхээр эрсдлийн үнэлгээ. Наснаас хамаарна нэгдүгээрт хөгшрөх тусмаа эрсдлийн үнэлгээ нь ихсэх учраас төлөх даатгалын хэмжээ нь бас ихсэн нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор өвчтний түүх. Одоо хувийн даатгал даатгуулах гэж байгаа бол өмнө нь ямар нэгэн байдлаар юм сасалд орж исэн өвчтний түүхтэй бол бас төлөх хэмжээ нь ихсэн. Яг бол эрсдлийн үнэлгээ нь ихсэж байгаа учраас. Тэгээ гуравдугаарт юу вэ гэхээр улсын даатгал дээр бол одоо нэгэн даатгуулаад гэр бүлийнхнийгээ ингээд хамруулаад авчиж болж байна гэж байна шүү дээ. Хувийн даатгал дээр бол тийм байхгүй. Хүүхэд ч вэ, эхнэр нөхөр ч вэ тус тустай гэрээтэй байх хэрэгтэй. Тэгээ тус тустай тэр гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөөд даатгалаа төлөөд явна. Тэгээ анхаарах зүйл нь залуу байхад тэгээд өвчтний түүх бага байх юм бол багыг төлнө. Тэгтээ явсаар их цаашдаа бол улам ихсэх хандлагатай гэж байгаа. Нэг дараачийн онцлог нь болохоор одоо хувийн даатгал төлж байгаад тэрийг одоо дундуур нь хүн чинь бас ингээд одоо юу гэдгийг ажилгүй болч болно. Тэгээд өвдчихж болно, ажиллаа хийж чадахгүй тий. Тэгсэн ч гэсэн гэрээнийхээ дагуу заавал төлөх ёстой гэж байгаа. Тэр хэмжээг. Тэгээд тэгэхэр чин тэгээ ботхоор мэдээж ямар ч нөхцөлд миний хувьд ч гэсэн би улсынхаа сонгох гэдэг байгаа. Дээрээс нь бас нэг юу байсан гэхээр одоо тэгвэл ингэчээл та тий. Одоо энэ залуу байгаа дээр хувийн даатгалд ороод багыг төлөөд мөнгө сайн хадгалж агаад нас яваад ирэхээр улс руугаа орчъя гэж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр процесс нь л маш хүндрэлтэй гэж байгаа. Бараг л боломжгүй шахав. Бараг л боломжгүй шахав гэж. Тэгэхээр боломжтой. Гэхдээ ер нь бол амар түүхтэй, комплицерт тий. Тэгэхээр бас тэр мөрнийг анхаарч үзэх юм бол бас яг энэ хувийнх уу улсынх уу гэдэг сонголт бол хувийн дээр л очино. Гэхдээ энэ бүх юмудаа хэрвээ надаас суугаад хэрвээ би тэрийг ингээд бодож үзэх юм бол миний хувьд бол яг одоо тэгээд илүү төлбөр төлсөн ч үгүй ч улстай галзууралтай л явах. Тэгээд дээрэс нь уусаа хэмжээ заачдаг юм лээ шүү дээ. Одоо хин жишээ нь яг тэр улсын даатгалыг төлөх ёстой. Хин хувийг төлөх үү гэдэг чинь бас хэмжээтэй эсвэл хийж байгаа ажлаасаа хамаарат өөр юм бэл. Одоо мэдээж юу гэдгийг хувийн ажил эрхлэгч ч юм уу, эсвэл оюутан ч юм уу, эсвэл одоо төрийн албан хаагч ч юм уу, тэр хүмүүс л хувийн даатгалд хамрагдаж болно. Хэрвээ хүсвэл тий. Би танаас тэгвэл дахиад нэг өөр юм асууя. Одоо ингэдэг штэ нэг хүмүүсийн нэг жоохон нэг тийм нийтлэг яриа ч юм уу тий ингээд
хүний нутаг руу явлаа гэхэд одоо өвдөх эрхч байдаггүй ч гэдэм үү, нэг тийм яриа идэв шүү дээ. Тэгээд Германд бол миний бодлоор бол хүн бас өвдөх эрхтэй байгаа хгүй юу? Гадаад хүн ч байсан гэсэн. Одоо ажил эрхэлдэг. Тэгээд эрүүл мэндийн угаасаа даатгалтай байх ёстой учраас даатгалтай. Одоо манай ажил олгогчийн хувьд бол жишээлх юм бол ингэдэг. Эхний одоо 2 өдрөө тий өвдсөн тохиолдолд заавалчгүйаагт өгөхгүйгээр эмчтэр очоогүй одоо гэртээ байгаад өвдсөн байгаа тохиолдолд ингээд мэйлэр ч юм уу, утсаар ч юм уу тий ингээд холбогдоод өвчтэй гэдгийг хэлээд ингээд очихгүй байх боломжтой. Эсвэл одоо ингээд илүү удаан хугацаагаар өвдөд ингээд зүгээр болоогүй байгаа тохиолдолд эмчтэр очиод үзүүлээд акт аваад тэгээд ингээд юу болоо гэхэд харьцангуй яг тэр зарим нэг одоо тэр боломжгүй байдаг гэж хүмүүсийн хэлдэг ойлголттой харьцуулахад бол Германд бол бас хүн өвдөх эрхтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд өвдөөд тэгтээ цалингаа авна. Одоо жилийн 365 өдрийн нэгэнд нь ч ингээд өвдөөгүй байлаа гэж үгүй хүн. Одоо манай ажлын нэг залуу бол ерөөсө тэргээрээ тэргүүлдэг байсан гэж байгаа байхгүй юу? Тэ нэг ковид гарч марснаас хойш нэг цөөхөн 1-2 хоног хичээлөө өвчтөй байж таарсан. Бусдаар бол ерөөсө тэргүүлдэг тийм хүмүүсийн нэг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр болохоор өөрөө ингээд амар их дугуй муудаг, бүжгэлдэг. Тэгээд жилийн нэг тоотой хэдэн өдөр л нэг машинаар ирнэ, эсвэл галт тэргээр ирнэ. Бусад өдөр нь дандаа дугуй ирж буцахтаа. Тэр ч утгаараа ер нь өөрөө бас эрүүл мэндийн одоо нөхцөл байдал маш сайтай байдаг баг. Тэгээд тийм тохиолдолд яах юм бэ? Тэднэрт үүсэх давуу тал гэж байгаа болов. Би яг судалж үзсэн л дээ. Хэрвээ хүн одоо 1 жилийн турш тэ нэг ч удаа тийм эмнэлгийн үйлчлэг аваагүй бол ер нь яах вэ гэд. Тэгсэн тохиолдолд бол маш энгийн юм лээ. Ерөөсөө жилийн турш тэ 12 сарын турш төлж байгаа тэр эрүүл мэндийн даатгалынхаа 1 сар хүртэлх хэмжээний одоо даатгалыг буцаа авах боломжтой юм бэл. Тэгэхээр одоо 12 сарын турш нэг эмчэд очиагүй бол тэгээд магадгүй тэрийг одоо цаашаа ингээд хүсэлт өгч мөгөд ч юм уу хамгийн ихтэй макс нь гэж байгаа шүү тийм. Нэг хүртэлх сарын эрүүл мэндийн даатгалын төлбөрөөр нөхөн төлбөрөөр хэлбэрээр буцаа авах боломжтой гэж л. Зөв. Тэгээд яг энэ нөгөө нэг подкастаараа дамжуулаад бас Германд амьдардаг хүмүүс бас мэрсээр сонсоод идэм чинь. Ирээд удаагүй хүмүүс байж болно шүү дээ тий. Тэгээ тийм хүмүүс ахын бол нэг зөвлөгөө өгмөр нь. Тэр нь юу вэ гэхлээр одоо нөгөө house arts буюу house arts эсвэл house arts тийм тий. Буюу одоо өрхийн эмч байгаа шүү дээ. Өрхийн эмч дээрээ ирээд удаагүй байхдаа ингээд би бүртгэлээ үсгээд ингээд танаа өвчтөн болж ормоор байна гэд нэг бүртгэлтэй болчих хэрэгтэй. Одоо ямар нэг нарийн мэрэгжлийн эмч хэрэгтэй байдаг бол хоттой байгаа тэр нарийн мэрэгжлийн эмч дээрээ ингээд цаг аваад нэг зүгээр үзлэг онцлогоо хийх гэсэн юм аа гэд очиж үзүүлж харуулад нэг өөрийн гэсэн нарийн мэрэгжлийн эмчтэй болоод авчих хэрэгтэй тий. Тэгээ тэр нарийн мэрэгжлийн эмчээ сонгохдоо нөгөө Google дээрээс хайгаад одоо үнэлгээ нь хэрэг байгаа хүмүүсийн одоо өвчтнүүдийнх нь үлдээсэн сэтгэгдэл хэр байгаа гэдгийг харж агаад аль болох нэг жоохон үнэлгээ сайтай эмч дээр нь очиод цаг аваад өвчтөн болоод авчвал тэр үнэлгээгээ харахтаа хэр их хүн өгснийг бас анзаарах хэрэгтэй. Тэгэхгүй зарим нээр 5 од модтой гэсэн өгсөн хүмүүсийнхэн тоо зөвхөн байвал баг ажилчид нь өөрсдөө өгсөн байгаа шүү дээ. Тийм юм ч гэсэн явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэр үрийг анхаарах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө яг энэгээр юу хэлэх гээд байна гэхээр яг хүний нутагт бас тэ юмыг яаж мэдхүү ингээд өвдөөд эмч хэрэгтэй боллоо гэхэд надад яаралтай цаг хэрэгтэй байна гэвэл хамгийн түрүүнд тэдний асуудаг юм нь та манай өвчтөн үү? Бүртгэлтэй өвчтөн үү гэдэг шүү. Тийм, та манайхаар өмнө үйлчлүүлж ирсэн үү? Хэрвээ үгүй гэх юм бол уучлаарай манайх нэмж өвчтөй авахгүй ингээд татгалцсан арай авна. Тэрний оронд урдчлаад ингээд бүртгүүлжүүлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ерөнхийдөө бол Германы эрүүл мэндийн систем бол магадгүй зарим нэг улс оронтой харьцуулах юм бол маш сайн. Систем нь аягүй сайн хөгжсөн, аягүй сайн хойшлогдсон. Одоо үндсэн хуулиараа зааснаач тэр юм уу те. Одоо хүний энгийн наад захын хэрэгцээнүүд нь заавал хангаж явах хэрэгтэй гэдэг одоо юу гэдэг хувцас, орон байр, эрүүл мэнд гэдэг ингээд нэг 5-6 заасан байгаа. Тэр нь хуулиндаа заасан байгаачлан хүн болгон заавал нөгөө даатуулах хэрэгтэй. Тэгээд ингээд систем нь аягүй сайн хөгжсөн. Тэгтээ мэдээж юм болгоно одоо төгс байна гэж байхгүй.
юм болгон өөр ингэсэн одоо давуу болон сул талтай байгаа. Тэгэхээр бид хоёр өөрсдийнхөө одоо туршлаган дээрээс бас дээрээс нь уншиж мэдсэн судалснаасаа та хэдтэй ингээд хуваалцлаа. Тэгээ наантай цаантай ингээд авч үзэн байх гэж бодож байна. Бид хоёр ямар энд төрлийн мэргэжилтнүүд байгаа биш. Тий. Тэгэхээр иймэрхүү бас сэдвүүдээр ярил подкастаа хийвэл та нарт бас ямархуу санагдчих чинь сэтгэлээ хуваалцах болно. Тэгээд цаашдаа илүү их бид хоёрын подкастыг үзэх эсвэл лайк, subscribe дарахаа бити мартаарай. Дээрээс нь бид хоёрын подкастыг бас шеэр хийж бусдаа түгээгээрэй. Тэгээд дараагийн подкаст хүртлээр түр баярлалаа. Баяртай.